Эхний мэдээг хүргэе. Монгол улс анх удаа нэгдсэн үндэсний байгууллагын хэмжээний томоохон хурлыг зохион байгууллаа. Цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурал 12 оног үргэлжилж дэлхийн нийтийн анхаарлын төвд байж өнөөдөр хаалтаа хийж байна. Хурлаас гарсан шийдвэрүүд бол үр дүнгийн талаар сэтгүүлч Эрдэнэ цэцэгтэй ярилцъя. Орой минь хүргэе. Орой минь хүргэе. Тэгэхээр 12 оногийн турш COP17 дээр ажиллалаа. Ер нь өдөр болгон очиод ажилласан учраас ачаал их байсан байх. Ямар шийдвэрүүд гарав гэдгийг одоо бид дүгнэх цаг болж байна гэсэн үг шүү дээ. Яг одоо телевизээр мэдээ гарч байгаадаа зэрэгцээд бас COP17-ийн шийдвэрүүд бас цэгцлэгдэж байгаа бах тийм. Тэгэхээр COP17 хурлын хүрээнд яг одоо л хилцээрийн ширээний ард талууд сууж одоо шийдлээ танилцуулахад ойрхон байна. Гэхдээ хэвлэлийн хурлыг 17 цагт зарласан боловч одоо хойшлсаар байгаа хэдийн хугацааны дараа хэвлэлийн хурал болох нь яг одоогийн байдлаар бол тодорхойгүй байгаа юм. Тэгэхээр яг Монгол улсын хувьд ямар үр дүн гарсан бэ гэхээр ногоон дата төв байгуулахаар болсон гэдэг нь хамгийн том амжилт байгаа. Үүнээс гадна Европын хөрөнгө оруулалтын банкнаас 200 сая еврогийн санхүүжилтийн дэмжлэг авахаар анхан шатны хилцээрийн ард гарсан. Түүнчлэн Дэлхийн банктай 100 сая долларын хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар болсон. Энэ хүрээнд юу хийх вэ гэхээр бэлчээрийн дороотлыг бууруулах, малчтын амжиргааг дэмжих, ойжуулалтыг нэмэгдүүлэх, газрын дороотлыг бууруулах чиглэлээр ийм ажлууд хийн. Үүнээс гадна энэ COP17 хурал дээр Монгол улс бэлчээрийн дороотлыг бууруулах ийм санаачлагыг дэвшүүлснээр онцлог. Энэ хүрээнд одоо мал аж ахуйтай холбоотой гэхээр зарим хүмүүс зөвхөн Монголыг гэж ойлгоод байдаг. Дэлхийн олон орн бол мал аж ахуй эрхэлдэг. Энэ хүрээнд 129 тэрбум ам долларын санхүүжилтийг босгохоо одоо нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцийн талаас бол мэдэгдээд байгаа. Ийм үр дүнтэй байгаа. Тэгэхээр одоо яг конвенцийн хүрээнд ямар үр дүн шийдэл гарваа гэдэг яриаг эхлээд хэдүүлээ сонсъё. 863 мегаватт гэдэг нь Монгол улс эд өвлийн өндөр ачаалттай үедээ 1800 мегаваттын одоо эрчим хүчний хэрэглээд тоос. Тэгэхээр үүнийхээ бараг талтай хэмдэг үзгэж хэмжээний томоохон дата төвийг одоо Монгол улсад байгуулах эхний алхмууд хийгдлээ. За мөн сэргээгдэх эрчим хүч одоо ойн чиглэлээр 200 сая еврогийн хөрөнгө оруулалт хийгдэхээр яригдсан байна. Бусад байгаль орчны зөвшлүүдээр 100 сая долларыг одоо оруулахаар олон улсын банк санхүүгийн байгууллагуудаа яриа хэлцээд бол хийгээд одоо бүх ажиллагаанууд эхэллээ. Тэгээ маргаашнаас бол одоо хэлэлцээр өндөрлсөний дараа бол бид бол энэ хурлын үндсэн зорилго хэрхэн биелсэн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой. COP17-гийн хувьд бол энэ олон улсын хурал дэлхийн нийтийн дэлхийн цөлжилттэй тэмцэж байгаа асуудал учраас одоо дөнгөж сая хэллээ малчтад бэлчээрийн одоо дороотлыг багс бууруулах чиглэлд онцгой анхаарна гэдэг чинь энэ бол зөвхөн Монголын тухай яриад байгаа асуудал биш шүү дээ тийм ээ. Тий. Тэгэхээр дэлхийн нийт газар нутгийн бол 40 гаруй хувийн цөлжилтөнд өртсөн байна гэдэг ийм судалгаа гарсан. Монгол улсын хувьд энэ үзүүлэлт ямар байна вэ гэхээр дэлхийгээс бүр 2 дахин их буюу 81.9% цөлжилтөнд өртсөн байна гэх энэ судалгаа яг конвенцийн үргэлжилж байгаа энэ хугацаанд гарсан. Яг дэлхийн хэмжээнд үр дүн ямар байна вэ гэхээр 3.2 тэрбум хүний амьдралд энэ нөлөө үзүүлж идэг. Хөрсний асуудал цөлжилт зөвхөн одоо хөрстэй холбоотой асуудал биш. Энэ бол хүн бүрийн амьдрал ахуйтай холбогддог. Ягаад тэгэхээр хөрсөн дээр ургамал ургадаг, ургамлын үр шимийг иргэд хүртэж идэг учраас ийм асуудал үүссэн байгаа. Түүнчлэн одоо дэлхийн хэмжээнд цөлжилт ямар хурдтай явж байна вэ гэдэг асуудлыг хэлсэн. Египтийн газар нутгийн хэмжээний буюу 1 сая га газар цөлжилтөнд өртөж байна жилд гэдэг ийм үр дүн гарсан. Тэгэхээр COP17 хурал бол энэ цөлжилтийг хэрхэн бууруулах вэ гэдэгт чиглэж байгаараа онцлог. Зөвхөн Монголын асуудлыг яриаггүй, энэ бол дэлхийн хэмжээний асуудлыг дэлхийн хэмжээний олон орны төлөөлөл оролцож ярилцж байгаа. Тэгээд эндээс нэгдсэн шийдэл хүрэхээр онцлог. Хичнээн улс ер нь оролцсон 12 хоногийн турш төлөөлөл хэдэн хүн оролцсон гэдэг тоо эцэслэгдэж гарсан. Анх бидний төсөөллөөр бол 196 орны 97 орны за Европын холбоо нэмэгдэн 96 орн дээр Европын холбоо нэмэгдэн за дээрэс нь 12,000 гаруй хүн оролцсноо гэж төсөөлж байсан тийм. Ер нь бол конвенцэд нэгдсэн үндэсний байгууллагын 196 орн болон Европын холбоо нэгдсэн байдаг. Манайхан анх судалгаа хийхдээ нэгт
6000 орчим гадны зочин төлөөлөгчид оролцсон. Монголын төлөөлөгчид нэг 4000 орчим болоод нийт 100000 хүн оролцсон. Эндээс гарах ашиг нь одоо худалдаа үйлчилгээний ашиг нь 100-аас 150 тэрбум төгрөг байна гэх юм судалгаа гаргасан байсан. Яг өнөөдрийн байдлаар бол улс орон бүрийн төлөөлөл оролцсон. Гадны төлөөлөл бол 15000 орчим байгаа. Нийт Монгол төлөөлөлтөө нийлээд 20000 орчим төлөөлөгч оролцож энэ хуралд үг үзэл бодол шийдлээ хүргэсэн гэдэг юм судалгаа байгаа. Энэ хурлыг Монгол зохион байгуулснаар ямар ач холбогдолтой, энэ хурал ер нь ямар ач холбогдолтой гэдэг мэдээллийг хүргэх юм бол ер нь бол Риогийн 3 конвенц гэж байдаг. Нэг нь бол манай зохион байгуулж байгаа цэвэрлэлттэй тэмцэх конвенц, нөгөөх нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг конвенц, биологийн олон янз байдлын тухай конвенц гэдэг ийм 3 конвенц байгаа. 2026 онд энэ 3 конвенц гуруула одоо 1 жил болж байгаагаар бас онцлог, тэр дундаа Монгол улсаар эхэлж байгаагаар онцлог. Энэ хурлаас гарсан шийдвэр дараагийн хурлуудад нөлөөлнө. Цэвэрлэлтийн эсрэг конвенц болон биологийн олон янз байдлын тухай конвенц бол 2 жил тутам нэг зохион байгуулагддаг. Эдгээр конвенцээс хамгийн том нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг конвенц. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг конвенц нь бол жил тутам зохион байгуулагддаг. Одоо улс төрийн илүү том хүрээний оролцогчид оролцдог гэдгээр онцлогтой. Тэгэхээр Монголоос гарсан шийдвэр цаашид үлдсэн 2 конвенцэнд хэрхэн тусах вэ гэдгээр ач холбогдолтой учраас дэлхийн нийт одоо энэ Монголд болж байгаа цэвэрлэлтийн эсрэг конвенцээс ямар шийдэл гарах вэ гэдгийг хүлээж байгаагаар онцлог гэсэн.